Миний ярьж байгаа үндсэн хогийн сан маань бол нэг юм 6 хэсгээс бүрддэг. Газрын доор бол үндсэн хогийн савны гадна корпусын 3.2% нь газрын хөрсөнд суурилдаг. Энэ полипропиленоор хийсэн юм ховонцор одоо торх маягийн байгаа. Пошк маягийн. За тэгээд гадар сав бол конус хэлбэртэй дээрээс хог аяглыг татаж авахд ямар нэгэн одоо механик саад үсгүүгээр ийм байдлаар шийдэгдсэн. Хоёрт нь хог хийх тохиромжтой дөх бүхий таглаа. Тэр таган дээр байж байгаа тэр нүх дугуйд ийм арк нүх байж байна. Гуравт нь бол даацын уут. Энэ нөр болохоор 300 г/м квадратын ягттай тийм уут байж байгаа. За үндсэндээ бол нөгөө уул уурхайн хөдөр савладаг ууттай бол ижил хэмжээний нэгтэршилтэй ийм уут. Та уутаа хогийг өргөх зориултаа гогцоо байж тэрэн тагаараа нэвтээшээ гарцсан юм байдалтай дөрөв төр каранаар өргөж исэн. За таган дотор бол тодорхой хэмжээний дулаан мэдрэхэд өөрөө тесэрдэг галын хор байрлуулсан. Зарим газар бол галын хоргүй яг зөв шаардлагатай гэх юм бол бас манайхан гал тавьчихдаг янз бүрийн асуудал өгч ирсэн. Үндсэн шийдэл дотор бол галын хор тавигдсан байлээ. Дулаан мэдрэгчтэй. За тэгээд шуудааны доод хэсэг дууднаас хог асах зориулттай төгжээ бүхий оосор гэсэн ердөө л ийм маш хялбархан. Зөвхөн гэрийн нэг хогийн савн дотор гялгаруу тавьж байгаа гялгаруу тог аваад хайчдагтай адилхан ийм шийдэл томцогдсон. Үйлдвэрлэхэд бол нэг 14 хоногийн л ажилтдаг. Үйлдвэрт бол нэг 170 орчим мянган төгрөнд гарна гэж хэлсэн. Барилгын материалаа аваа тэнд очиод ялгаа дахин боловсруулаад барилгын материал үйлдвэрлэх юм төсөл эхэлсэн явж байна. Хоёр дахь нь бол бид нар концессийн гэрээгээр Улаанбаатарт хог шатах үйлдвэр байгуулах нь гэдэг байна. За ингээд бол ерөнхийдөө бол 2020 он хэд Улаанбаатар хотод ил задгаа хогоо булшилдаг байдлыг бол хайдаг тэгээд ландфилийн аргаар булшилдаг байдлыг бол зогсоё гэсэн ийм зорилт тавьж явж байгаа. За энэ хогийг цуглуулах асуудал бол үнэхээр чухал асуудал байгаа. Тэгээ чиний танилцуулсан шийдэл бол бас Европын орнуудад хэрэгждэг ийм шийдлүүд юм байна. Тэгээ манай холбогдох газруудаас захирагчийн ажиллагаанаас хэн байна? За ууган байр. Танаа саналаадаа танилцуулж. Дараа нь үйлдвэрлэл инновацийн газар. Үйлдвэрлэлд бас 1-2 байршилд бас суурилуулж бас туршиж үзсний үндсэн дээр бас нийт эзэмшлэн гудамжийн талбайтаа бас хэрэглэхгүй үегээ шийдэ гэсэн шийдэл хүрсэн байна. Зардал бол их хямдхан харагдчихэд л дээ. Бид нар яг хөө энэ гүчтэй бид нар бол наадмаар стадион дээр нэг хоёрыг тавьчих гэсэн чинь ингээд нэг уулзалтынхаа дараа болох гэж хүлээсээр цаг ийм байдлаар тохирё. Би бол энийг маш хурдан ялангуяа зүгээр эхний ээлжинд энэ Улаанбаатар хотын төвийн хэсэгтээ хэрэгжүүлэх бололцоотой юм орон сууцнаар бол тэгээд эсвэл одоо энэ томоохон одоо манай захирагчийн ажиллагаанаас ярьж байгаа цэцэр түрээлэн гэдэг ч юм уу, стадионы хавь гэдэг ч юм уу, эсвэл юм том үйлчлэгээний газрууд, үйлчлэгийн төвүүдийн гадна талд ч юм уу ингээд тавь туршиж үзмээр байна. Чи хэрэг одоо компани чинь бололцоотой бол эхний ээлжинд авчираад надад харуулад ийм байна гэдэг. Тэгээд манай захирагчийн ажиллагаа бусад газрууд та нар хамтарч ажиллаад энэ хот тогтчлтын газартай хамтарч ажиллаад дулааны үйлдвэр дүүрэнтэй болох юм бол 2019 онд би яг энэ чиглэлээ таавалт хийх бэлэн байна. Асуудлыг шийдэж байна. Үйл хөдлөх газрын эзэмшлийн эдгээр мөнх эрдэнэс нэртэй ингээ хувь өндөр байдаг хгүй. Тэгээ одоо нийслэлийн соёлын өвд байдаг. Тэгээ наадах ч хуучин одоо айл өндөрч байсан. Тэр айлуудаас нь бид нар аваад яг бидний болохоор бизнесийн хүрээнд л авчихсан юм л. Тэгээ одоо наадахны ч асуудлаар би яг 10 жил хөөцөлтэй явж байна. Барилга баярыг их нийслэлийн соёлын өв болгоод буулгаж болдгоо. Бид нар бас нэг 4-5-аар нийлж авсан найз нар байдیں۔ Тэгээ одоо наадах чинь яг үнийг хэлэхэд иргэний зориг гаргаад бид нар наадахыг чинь ерөөсөө буулгаагүй. Одоо уул нь ерөнхий төлөвлөгөөний газраас нэг удаа ийм бид нар тийм агийн даалгавар байдаг. Тэгээ энийг авчиад бид нар энийгээ дагуу буулгаагүй. Яагаад буулгаагүй гэхээр наа чи нийслэлийн соёлын өвд байна. За одоо соёлын газрын дарга тэр байцаагч залгын тул яг наадахны чинь нөгөө түүхийн тусгалын ач холбогдлын талаар маш сайн болно ярьдیں۔ Мэддیں۔ Соёлын газраас бол өөрсдөө бол буулгах сонирхолгүй байна гэсэн юм надад хэлдэг байхгүй. Би бол наадах чинь гэсэн нийслэлийн соёлын өвөөс хасаад өгчөө. Одоо ингээд энийг нэгэнт бид нар юм чинь ингээд ийм юмнууд л байгаад байна. Ерөөсөө миний ярих гэж байгаа юм нэгэнт соёлын өвөөс хасч болохгүй бол нийслэлийн нэг буцаагаад аваад сайхан музей ч юм уу сайхан болгоод явчихаа чи үгүй бол үнэхээр тэгж хасч болохгүй авах хөрөнгө гэнэ тэр нь болохгүй бол бидэрт
энэ барилгыг одоо барих цааш нь төвхөн хугацаанд бол маш олон одоо засаг дарга болон яам тамгын газруудын бичгүүд бол гарч исэн. Эндээс дуртахад бол 1992 онд бол төрийн өмчөөс бол хассан ийм одоо байдаг. Тэгээ энэ бол одоо маш ойлгомжгүй нэг бодлоор түүхийн дурсгалт байдлаар бол бүртгэгдсэн хэрнээ бас ийм гэрчлэгээ гаргацсан ийм ойлгомжгүй асуудлууд байдаг. Тэгээд ер нь бол нийслэлийн соёл урлагийн газраас ямар чиглэлтэй байгаа вэ гэхээр соёлын өвд бүртгэлтэй энэ газрыг бол одоо нийслэл яам өөрөө эзэмшээд тэгээ энийг бол сэргээн засварлах бол ийм чиглэлтэй бол байгаа. Эрдэнэ төлөвчтэй хурд асуудлаа оруулаа. Эрдэнэ төлөвчтэй хурлаас хэрвээ хаснаа гэвэл хасаад өгчээ. Хасахгүй гэвэл комисс байгуулад үнэлгээ хийгээд буцаад судалж авах. Энэ асуудлыг шийдэгдэх үү? Тэгээд туулын хэрэг дагуу газар 1000 мод тарих хүсэлтээ өгөөд байгаль орчны дэмжлэгээр одоодоо 700 гаруй мод тарьсан байж байна. Одоо энэ юу танилцуулга нургаж байгаа тоогтой газруудыг цэвэрлээд тэгээд байгаль орчны газраас бол цаг тухайд нь дэмжлэг үзүүлж хариугаа өгсөн байгаа. Энэ бичгэнэ туулын сав газраас бас дэмжиж гэсэн хариугаа өгсөн байгаа. Манай дүүрэг бас дэмжигээд цаг тухайд нь бол гомдол саналын хариуг бол цаг тухайд нь өгч дэм. Тэгэхээр нөгөө хуулиараа бол газрын гэрчлэгээ олох нь бол боломжгүй. Харин нөгөө мод тарих асуудлыг бол яг байгаль орчны газартай дээр хамтраад бол шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ тухайн газар дээр яг нэг хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө бас хийгдэж байгаа гэж урдын. Энийг ерөнхий төлөвлөгөөнөөс Онцгой хамгаалтын бүсд байгаа учраас газар эзэмших зөвшөөрөл олохгүй гэдэг нь бол одоо газрын албаны байр суурь явцсан. Засаг даргын хэлсэн шиг яг одоо хүссэн хүн болгоно дуртай газар очиж хашаа барьдаг нь бол өөрөө буруу. Мод тарих гэж байгаа санаачлах нь өөрөө зөв учраас байгаль орчны газар дүүрэгтэйгээ хамтраад ингээ гэрээ байгуулах хэрэгтэй. Энэ талаар нь бол энэ хүнтэй уулзсан байгаа. Одоо бол өөрсдөө мэдээд мэргэжлийн байгууллагуудаас саналын аваа гэрээ байгуулах төвшөнд явж байгаа. Манай Батулга даргатай ярьж байгаа дүүрэгтэй гэрээ байгуулад гэрээний дагуу би нэг мод төр хөгжүүлээ. Тэгээд дэмжлэг ав төсөлд хамраад маш олон боломж шүү дээ. Баян зөвхөн 27 дугаар хоног мэдж байгаа. За сонсож байна. За бүгдд нь өнөөдрийн мэндийг хүргье. Товчхондоо бол шатрын оюуны спортын талбай гэсэн нэг жижиг хэмжээний тийм төсөл байгаа юм. Тэгэд энэ төслийн гол ач холбогдол нь юу юм гэхлээр ерөөдөө бол шатрын оюуны спортыг дэлгэрүүлэх, хүүхд залуучуудыг чөлөө цагаа зөв болгосон өнгөрүүлэх газартаа болгох. За тэгээ сайн эвтэйхэн гоё хийж чадах юм бол бас аялал жуулчдыг бас хөгжүүлэхэд бас нэмэртэй юм болов гэсэн юм байгаамаа. Тэгээ ер нь бол зөвхөн өөрсдийн хэмжээнд нэг төсвийг гаргаад үзэхээр нэг 178 сая төгрөг хамгийн ойдолтой байгаа. Төсвийг гаргаад үзэхээр тийм хэмжээний төсөв болох юм шиг байгаа юм. Гэхдээ яг наривчлаад үзэх юм бол энэс илүү бас болох нь яг ямар хэмжээнд хийх интернет шалтгааллах юм. Тэгээд ер нь миний өөрийн төсөлж байгаагаар бол тэр ерөнхий планыг гаргацсан байгаа хамгийн сүүлийн хуудсан дээр. Тэн дээр юу хийх юм гэхлээр ямар ч гэсэн нэг шатрын ширээ сандлууд байх юм. Тэгээд нэг шатрын нэг тийм том талбай байх юм. Тэгээд тэр том талбай юу зориулагдсан гэхлээр сургууль цэцэрлэгийн хүүхдүүд ингээд хүүхдүүдийг шатрын дүрс суулгаад тэгээд гадаадын улс орнуудад зэрэг тоглолт юм байлээ л дээ. Тэгээд хүүхдүүдийг дүрс суулгаа хоорондоо тэмцээн уралдаан зохион байгуулж явах. За тэгээд нэг ийм хэмжээтэй төсөл юм аа. Тэгээд ер нь бол байршлын хувьд бол цэцэрлэг түрээлэн илүү зохистой болов гэж бодож байгаа. Тэгээ яваанда хэрвээ энэ эхний шатанд энэ амжилттай болох юм бол бүх дүүргүүдэд нэг ийм шатар оюуны спортын талбайтай байвал зүгээр юм болов гэсэн ийм санаа байгаа юм. Цэцэрлэг хүрээлэн бол мэдээж манай дотоодын иргэд амралтын цаг өнгөрөхтэй энэ спортод тоглох наадах. За ахмадууд болон хүүхдүүд маань хөгжүүлээд явах боломжтой гэж үзэж байгаа. Цэрэн дөржин гудамжинд яагаад санал өгсөн гэхээр гадны жуулчд их очдог. Нөгөө аялдаг газар учраас жуулчдыг бас татах, үзэж харах. Бас энэ оюуны спортыг сонирхдаг жуулчид бол энэ дээр оролцоод явах боломжтой гэсэн учраас бид энэ гурван газар дээр аль нэгэн дээр сонгон хийвэл яасан бэ гэдэг тал дээр дэмжиж санал өгсөн байна. Одоо чес клуб байх хэрэгтэй гэж үзээд Улаанбаатар чес клубыг байгуулах саналыг бол дэмжиж байгаа. Мөн үйл ажиллагааг
одоогийн байдлаар хэрвээ байр суурь байхгүй бол нийслэлийн иргэний танхимын 2 давхурд Б блокт манай нийслэлийн залуучдын хөгжлийн газрын хөгжлийг дэмжих төв дээр 4 ширээ 20 сандал бол бэлэн байгаа. Энэ дээр клубийнхаа үйл ажиллагааг явуулахад дэмжиж ажил бэлэн байна. Сая сонслоо. Тэгэхээр бас нэлийн томоохон бүтээн байгуулалт байгаа болов гэж бодож байна. За тэгээд зураг, за мөн удаа ажил гүйцэтгэх график гэх мэт зүйлтэй бас танилцах хэрэгтэй байна. Тэгээ хэрвээ тэр амжилттай болох юм бол цаашдаа юм бичил цэцлэг түрээлэнгүүдэд эсвэл юм орон сууцны гадна талд яаж явах вэ?